Давсын 2 дахь удаага би хуралд нь ирж байгаа. Тэгээ өмнөх жилийн онцлог нь юу байсан бэ гэхээр энэ хэмэл ухаан технологиг хамтдаа яаж ашиглах вэ? Өөр өгөөж нь яаж дэлхийд дээр өгөөж нь өгөх вэ гэдэг ийм байдлаар явж ирсэн. Энэ жилийн хурлын онцлог нь болохоор та нар бас нөгөө сэдвээс нь харсан байх те. Доктортой ийм хамтын ажиллагааг яаж бий болох вэ гэдэг. Дэлхийн ертөнцийн чинь жаахан ингээд ийм докторгүй байдалд орчод байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ удаагийнх болохоор илүү нөгөө хамтраад доктортой бодлоготой доктортой одоо хөгжлийг яаж бий болох вэ? Энэ дээр хамтдаа яаж бүтээх вэ гэдэг энэ агуулганд орж байна. Ялгаа нь бол тэр. Тэгээд өмнөх жилийнх бол маш их хэмжээний одоо маш олон засгийн газар руу шинээр байгуулагдсан болохоор маш их тийм эрчтэй өвчтэйгээр ингээд том бодлогын асуудлуудыг дэвшүүлээд өөрчлөлт хийе хамтдаа дэлхийг оронгоор нь өөрчилж гэсэн ийм сэдвийн дор явж ирсэн бол энэ жил болохоор нэг түр ингээ хойшоогоо нэг алхаад за одоо эн чинь юу болчихоо хүчтэй хүчгүйгээ гэдэг шиг ийм нөхцөл байдал бий болчлоо. Дэлхийд дээр нөгөө тухайлбал одоо цааших 100 жил бол яалчгүй эрчим хүч маш чухал болчлоо. Тэгвэл эндээс чинь нөгөө олон улсууд яаж эрчим хүчний нөөц рүү ойртох вэ гэдэг бодлого ярьдаг байсан бол одоо яаж хянах вэ гэдэг асуудал бий болчлоо. Тэгээд тийм болохоор энийгээ бүгдээрээ цуглаад бас яриа гэсэн агуулгаар суулцдаг болж байна. Тэгээд миний хувьд бол энэ жил нөгөө гадны хөрөнгө оруулагч нартайгаа түлхүү уулзж байна. Өмнө нь Давсын үед бас ингээд уулзаад тохирсон энэ хөрөнгө оруулалтуудынхаа төслүүдийн санхүүжүүлэлтийг хийх деталь руугаа бас ороод явж байна. Энэ зур бол хамгийн их бас сонирхолтой зүйлийг хуваалцахад бол дахиад эрчим хүч байна. Тэгээд та бүгд мэдж байгаа энэ гар утсан дээр чи ингээд бид нар Google гээл нэг аливаа мэдээлэл хайхад те тухайлбал Google-с хайдаг хайлтаас илүү өнөөдөр хэмэл оюун ухаан ингээд үүснээс болоод эрчим хүчний хэрэглээ нь 10 дахин өссөн. Өөрөөр хэлэх юм бол нөгөө дэлхийд даяар эрчим хүч тэгээд эрчим хүчний материал нөгөө чухал ашигт малтмал газрын хавар элемент гэд эн чинь өөрөө маш чухал болчлоо. Тэгээ маш эмээ хэлэхэд өнөөдөр ингээд хүн ингээд англиэд сурахын тулд хуучин ингээд тухайн улс руу очдог. Замын зардал гаргадаг. Очоод буудаг. Тэгээд одоо тухайн нөгөө хичээлд авахын тулд зардал гаргадаг байсан бол одоо зүгээр л гар утсаараа хиймэл оюухантай $20 төлөөд ярьдаг болсон. Гэтэл энэ нөгөө хиймэл оюухан төлж байгаа зардлын дийлэнх нь нөгөө эрчим хүчний зардал яваад байгаа байхгүй. Тэгэхээр асар хэмжээний хэмнэлтийг хиймэл оюухан ингээ хийгээд байна. Робот бол 90% эхэлж байна. Бүтээмж бол өсөж байна. Ганцхан энэ хэрэгтэй байгаа юм дэлхийд даяар эрчим хүч хэрэгтэй байна. Эрчим хүч гэдэг тэгэхээр ганцхан бид нар тог захилгаан яддаггүй шүү дээ. Одоо нефт, хий, уран. За тэгээд ногоо эрчим хүч гэдэг байгаа нар салхи. За бусад төрлийн эрчим хүч нэмээд эрчим хүчний нөгөө түүхийд аянгууд бол маш их хэрэгтэй болж байгаа. Тэнийг сайн мэдэн юу вэ гэхээр энэ Давост ирж байгаа бүх бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, эдийн засгчдын нэг одоо санал хэлж байгаа зүйл нь бол эргэжил зэс бол маш өндөр үнэтэй байх юм байна. Богино хугацааны өсөлт биш байна. Энэ урт хугацааны өсөлт байна. Цаашаа зэс нь өөрөө баг нөгөө энэ нөөцлөгдөх хэмжээнд хурж ирэх юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хэмэл ухаан технологийн хөгжил чинь зэсийн хэрэглээг бол маш хэмжээгээр ингээд бий болгочлоо. Тэгэхээр одоо Чилд гэдэг юм уу, Индонез гэдэг юм уу үер болоод уурхайн хаагдсанаас болоод зэсийн үн богино хугацаанд өсөх юм байна гэд зарим эдийн засгч яриад байгаа тийм биш байна. Энэ нөгөө хэмэл оюуханыг энэ технологийн асар их хурдтай шилжилтийг дагаад 2-3 төрлийн бүтээгдэхүүн маш их өндөр өсөлттэйгээр урт хугацаанд хадгалагдах юм байна гэд. Тэр нь болохоор эрчим хүч, тэр нь болохоор газрын ховор элемент, тэгээд тэр нь болохоор энэ зэс гэдэг. Тэгээд эдгээр одоо нөөцийг агуулдаг улсуудын хувьд бол маш их давуу тал үүсгээд байна. Тухайлбал одоо Чилийг ярьж байна. Тухайлбал Монголыг ярьж байна. Тэгэхээр эх одоо энэ 10-20 жилийн хугацаанд Монгол улсад эдийн засгийн хувьд бол маш давуу талыг технологиор авчирч байна. Бид зэслүүгээ илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Газрын ховор элемент чухал ашигт малтмалаа эргэжтэйгээ ойлголцоод маш хурдан хөдөлгөөнд оруулахгүй бол хоцрох гээд байна. Тэгээ хамгийн сайн зүйл нь бол бид нар асар хэмжээний эрчим хүчний их үүсвэртэй болохоор энэ бол ингээд яалтчгүй давуу тал болно гэдгийг дүнэлт хийж байна. Эрчим хүчний шилжилт хийхэд нэг их $80 хэрэгтэй гэсэн судалгааны үр дүн байсан тийм. Энэ том гүрнүүд энэ нөгөө шилжилтэд шаардлагатай хөрөнгө оруулалт эрхээ аз ургалж байна.
санхүүжилтийн тал дээр бас ямар шинэ асуудал яригдж байна? Тэгээ яг өнөөдрийн байдлаар тухайлбал 10 тераваттын ийм одоо эрчим хүчний шинэ их усэр хэрэгтэй байна гэд илүү шинээр ингээ бий болгоод байгаа гэсэн үг. Тэгээд цэвэр эрчим хүчний хувьд энэ бол эх 5 жилийн хувьд бол 2 дахин ингээд нуулцж байгаа эрэлт хэрэгцээ. Тэгээд дэлхийн нийтээр бүх эрчим хүчний хэрэглээг бол хамгийн багадаа 25%-аар ингээд эрэлтийг нь өсгөж байгаа. Тэгээд ийм болохоор уулуурхаас сүүлийн 15-20 жил маш их чухал байсан бол одоо нөгөө эрчим хүч маань хамгийн чухал болчлоо гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй байна. Санхүүжилт бол маш сайн байгаа. Яагаад вэ гэхээр одоо тухайлбал Монгол улсад чинь нөгөө нэг бид нар тодорхой түвшний реформ хийгээд үнийн тохируулах хийгээд ирэнгүүт шууд төслүүд нь эдийн засгийн үр өгөгчтэй банкабл болоод 880 их усад баталж байгаа шүү дээ. Яг дэлхийд даяар бас тийм. Одоо хамгийн их нөгөө санхүүжтэй олон улсын хөрөнгө оруулалтын банкнуудын одоо дуртай байгаа санхүүжилт хийх салбар бол эрчим хүчтэй байгаа. Зэс болчиход байна. Тэгээ газрын power element-ууд чухал ашигт малтмалууд бол хамгийн чухал болчиход байна. Тийм болохоор Америк нэгдсэн улсаас ахуулаад энд байгаа Европын холбоо за тэгээд бусад нөгөө хүчингүй улсууд бол яаж энэ нөгөө нөөц рүү бид нар өөрсдийнхөө одоо хөрөнгө оруулалтыг хийх вэ гэдэг уралдаан болоод байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа яг бодиттой төслүүд дээр одоо санал ирж байгаа яг хамтын татвар ихний эжент төслийн мас татварууд тэр талаар бас одоо энэ олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагууд за дээрээс нь ингээд тухайн улсуудын бас шийдвэр гаргагч нартай уулзж байна. Энэ Францын сангийн сайд худалдааныхын сайдтай уулзлаа. За Арабын Албаны улсын сайд нартай бас уулзлаа. За тэгээд хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангийн удирдлагуудтай уулзаал явж байна. Тэгээд эдгээр бол бүгдээрээ нөгөө Монголд асар их хөрөнгө оруулалтыг сонирхолтой байна. Ялангуяа газрын ховор элемент, ялангуяа нөгөө энэ чухал ашигт малтмал бол бүхэл улсуудын сонирхол байна. Танад асар хэмжээний нөөц байна. Судлагдаагүй нөөц их байна. Судлагдсан бас байна. Гагцгүй энийг нөгөө ашиглах тал дээр засгийн газрын доктортой бодлого гаргаад иргэдтэйгээ ингээд ойлголцсон бол бид нар санхүүжилт хийхэд бол бэлэн байна гэдгийг илэрхийлж байна. Одоо өнөөдөр ингээд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп ирж байна. Тэгээ Трампын зүгээс тухайлбал хүсэж байгаа юм нь юу байна гэхээр бид нар ингээд санхүүжилт хийхэд бэлэн байна. Тухайлбал нөөцтэй улс орнуудын хувьд та нар энэ ингээ одоо энэ нөөцийг ашиглахад бэлэн байна уу? Хамтарч ашиглая гэх юм бол энийг тодорхой болгочихоо. Тэгэн бол хамтарч ажиллая гэдэг ийм байдлаар маш их одоо санал тавь явж байгаа шүү дээ. Европын холбооны маш олон улсууд бол Монгол улсад эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллая гэдэг саналаа бол илэрхийлээд байна. Мөн л адилхан доктортой байж чадахгүй. Дээрээс нь нөгөө хамтарч ажиллахын тулд урт хугацаа хэрэгтэй байдаг. Урт хугацаанд нэг зүйл тохирчоод маргааш нь өөрчлөлт байх юм бол хэн орж ирэх гэлээ. Тэгэхээр асар их нөгөө боломжийг дэлхийн 200 улсуудтай харьцуулах юм бол Монголд бол бий болчиход байна гэдэг бүгдээрээ санал нийлээд байна. Манай ганц асуудал нь юу вэ гэхээр бид нар нөгөө доктортой засгийн газартаа доктортой бодлоготой байх нь хамгийн чухлаа гэдэг дээр бол бүгд бас зөвлөгөө өгөөд явж байна. Манайх одоо яг одоо тог тасарсан нэлийн аваарын байдалтай хүнд өдрүүдэд та энд одоо хуралдаанд орж таарлаа. Тэгэхээр улсынхаа талаар мэдээллийг авбуу одоо энэ эрчим хүчний доголдлын үндсэн суурь шалтгаан нь юу байсан бэ? Та цахимдаа бол нэлийн бас мэдээлэл гэдэг юм уу мэдээлэл оруулсан байж харж байна. Яг одоо бодит түүнийг бид нар бас бодитоор нь ярихгүй болохгүй. Монгол улсын эрчим хүчний салбар бол унтсан. Хөгжлөөрөө 20 жилээр хоцордсон. Тэгээд цахилгаан станцууд тэр доголдол гарсан 4-р цахилгаан станц ч юм уу одоо хэдэн настай юм бэ? 70 настай гэж байгаа зү. Тэгээ ийм цахилгаан станц дэлхийд дээр одоо байхгүй шүү дээ. Тэгээд энэ бол нөгөө цаг хугацааны асуудал. Тэгээд бидний ялангуяа эрчим хүчний үндэсний хоороо байгуулад явсан зүйл нь. За бид нар ингээд хуучинтайгаа ноцолтоод үр дүн гарахгүй юм байна. Тоног төхөөрөмжж байхгүй болцсон. Одоо ингээд энийг сайжруулах гэхлээр зөвхөн Оросын холбооны усаас аавна гэдэг. Оросын холбооны усад тэр үйлдвэрлэл байхгүй болцсон. Бид нар зориулж. Тэгээд тэрийг ингээд авъя гэхлээр 3-5 дахин илүү үнэтэй байгаад идэг. Тийм болохоор бид нар богино хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ийм эрчим хүчлүүгээ орё гэд. Тэр нь бол нар салхины асар их эрчим хүч байна гэдгээ бүгдээрээ яриад богино хугацаанд энэ эрчим хүчний үйлдвэрлэлийг хийх боломжтой байхгүй. Ингээд би бол мэдээлэлээс та нар бол санаж байгаа бах. Ямар ч гэсэн 2028 он гэхэд Монгол улс эрчим хүчний бие даасан байдалтай байж чаднаа.
бид нар өөрсдөө тусдаа гараад тэгээд цаашаа мөн ингээд экспорт хийх юм боломжийг бий болгоно гэдгийг бол илэрхийлсэн энэ дээр байр суурин дээр бол байгаа. Хамхаар станцууд хэлэхгүй тий. Одоо ямар станцууд эхлэх бол гэдэг. Эд Эрдэнэ бүрэн бол татсан байгаа тохиолдол тий. Тэгэхээр сэргээт гэрчин мөч гэдлээр хүмүүс ингээ буруу ойлголттой яваад байдаг. Бид нар газрын дор нүүрстэй байж хахад хямдхан гэрчин мөч байхад яагаад сэргээгдэх гээд байдаг. Тэгэхээр сэргээт гэрчин мөч чинь өнөөдөр хямдхан болцсон. Нүүрснээсээ нэг. Хоёрдугаарт санхүүжилт сэргээт гэрчин мөчн дээр байгаа 2. Гуравдугаарт гэрчин мөчний одоо дулааны сахилгаан станц барья гэдэг юм бол одоо энэ бөөрөлжүүд чинь 8 жил боллоо шүү дээ. Тийм биз? Гэхдээ энэ сэргээт гэрчин мөч чинь 1-2 жил байхгүй. Тэгээ энэ 3-4 сараас бол фабриклаас танилцуулж ирсэн нэг Aqua Power гэдэг тэд нар бол хөрөнгө оруулалт хийгээд эхлэн судалгаагаа хийгээд эхэлсэн. Тэгээ 2028 он гэхэд бид нар бол бүрэн өөрийнхөө сүлжээнд эрчим хүчийг нийлүүлэх боломжтой гэдгээ гаргацсан. Энэ ажлууд бол явж байгаа. Санхүүжилтүүд нь бол бэлэн болцсон. Өргөс авсан юм шиг өнөөдөр нэг өдөр шууд шийдэгдэх асуудал биш үү? Энд чинь 40 жил бид нар цахилгаан станцгүй явж. Тэгээд энэ станцын барина ихлээр чинь шууд орж ирэл хурд шороо уухгүй шүү дээ энэ чинь. Нэгдүгээрт нөгөө бичиг цаас тээцүүгээ босруулна. Тэр нөгөө банкны шаардлага хангаж гэнэ үү гэдгээ явна. Судалгаагаа хийнэ. Энэ ажлууд чинь яваад одоо энэ жилээс эхлээд нөгөө жинхэнэ бодит төслийнхаа эрсдэл рүү орж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор би маш их ихтэй байгаа. Тэрний үнэ гэхлээр Монгол улс бол эрчим хүчний асар их нөөцтэй. Дэлхийд бидэрт энэ боломжийг гаргаад өчлөө. Технологи гаргаад өчлөө. Энэ урт хугацааны ажил. Тийм болохоор энэ дээрээ бид нар бодгоо айгаа тогтвортой байгаад популизмоос хол байгаад шүүмжлүүлж болно. Тэ. Дор чанд өнөөдөр улс төрөөс явна уу үгүй байх уу? Тэр бол нэг чухал асуудал биш. Хамгийн гол нь бид нар энэ нэг ирж байгаа энэ өвсгөлийг дэлхийн нэг өөрчлөлтийг хүлээж аваад энээс хоцрохгүйгээр эрчим хүчээ бид нар өөрсдөө үйлдвэрлэдэг. Эрчим хүчний одоо эрчим хүч хамгийн хэрэгтэй байгаа юм чинь дата төвүүд байхгүй. Мэдээллийн сангууд. Тэгээ мэдээллийн сангууд байснараа энэ үгүй юм хиймэл оюухан чинь яваад байдаг. Эдгээрт хамгийн хэрэгтэй юм цэвэр эрчим хүч хэрэгтэй байгаад байдаг. Эдгээрт хамгийн хэрэгтэй юм юу вэ гэдгээр хүүтэн агаар хэрэгтэй яваад байдаг. Манай чи 12 сарын 8 сар нь хүүтэн баггүй. Энд хамгийн хэрэгтэй юм юу вэ гэхээр газар хөдлөлтгүй орчин хэрэгтэй байдаг. Цунамигийн орчин хэрэгтэй байдаг. Инх тайван орчин хэрэгтэй байдаг. Бүх өгдөл Монголд байгаа байхгүй. Тэгээ энэ орж ирсэн тохиолдолд бид нар нөгөө эрчим цэндэр байгуулъя гэж юу? Монгол. Тэгэл байгаа. Эрчим хүчийг бид нар шууд ингээд шугам татгаад гадагшаа улсаас улс руу экспортлно гэж бас ойлгож байх шиг байна. Хажуугаар нь бид нар кабелаар экспортлох гэдэг байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол Монголд бид нар тархмал их усрыг ашиглаад, нар салхи ашиглаад, станц бариад хажуу талд нь тэр дата төвүүдийг барихлаар тийшээ эрчим хүчээ өгж тэр эрчим хүч чинь дата төв болоод, дата урсгал болоод гадагшаага кабелаар гараад тэндээсээ бид нар орлого олж байгаа байхгүй. Энэ бол эрчим хүчний экспорт юм. Ийм их боломжууд нь ингээд дэлхийд даяар байгаад байдаг. Бидэрт өгөгдлүүд нь байгаад байдаг. Гэтэл бид нар ингээд төсөөлөхдөө нэг юм цахилгаан станц төсөөлөд байгаа байхгүй. За нэг цахилгаан станц барьчих юм бол маш сайн ингээд одоо энэ уламжлалт цахилгаан станц чинь байхгүй болсон хүмүүс хөгжүүлэхэ болцсон. Газрын өрсөн доор байгаа нүүрсийг бид нар шингэн болгож ашиглаж болж байгаа. Хий болгож ашиглаж болж байгаа. Энэ бол бидний ирээдүйн юм байна. Харин газар дээр бид нар ингээд нар салхи чинь энэ одоо ингээд Давост нар аяг хурцаагаас яагаад гэвэл өндөрлөг газар байхгүй. Хүүтэн байгаа болохоор чанар сайтай. Бид нар нөгөө 100 болохоор л нөгөө нар их сайн гэж үгүй өвөл илүү сайн байдаг байхгүй. Хуурай улсын даваа тал бол тэр юм аа. Тэгэхээр ийм өгдлүүд нь бидэрт байгаа болохоор 2028 он гэхэд бол бид нар эрчим хүчний хувьд бол биодас ус байж чадна. 2028 оноос цаашаа бол бид нар экспортоо маш олон хэлбэрээр хийгээд мөнгө олдог ус болж чадна. Их юм бол маш хэмжээний энэ дата төвүүд энэ хэмэл оюун ухааныг одоо ашиглаж байгаа компаниуд ч Монголд үйл ажиллагаа явуулах юм бол Монголын эдийн засагт маш давуу талтай. Энэ бол ирээдүй. Энийг ганц дорчонд яриад байгаа юм шиг Давост ирсэн бүх дэлхийн 3,000 ус 200 улсын 3,000 төлөөлөгч нар чинь бүгдээрээ яриад дээ шүү дээ. Тэгээд энийг бүгдээрээ мэдээлэл олж аваад иргэдтэй ингээ сайн түгээх юм бол 10-аас 15 жилийн дараа бол Монгол улсын эрчим хүчний салбар, уул уурхайн салбараас илүү орлого олдог байж чадна гэж хэлж байна.